За өдрийн мэнд царай мараа бол бүр өстой жигтэйхэн боруулжээ. За 2 өнгөрч байна. Тэгээ өнөөдөр өглөө сэрээд бэлтгэлээ хийгээд өстой алаад үгүй хэдээд үгүй бие хаач сайхан амарчлаа гэж байж исэн чинь гинт байрнаасаа гарах болсон. Нөгөө тэгээ онгоцонд нь суулгаж өгөөд өчигдөр харьчаад сайхан амраад өнөөдөр бүр хамгийн амарцсан. За өнөөдрөөс чихэн бэлтгэлээ алаа да гэд босоод ирсэн. Өнөөдөр миний 17 дахь өдрийн бэлтгэл. Тэгээд өглөө бэлтгэлээ хийчихсэн чинь гинт байрнаасаа гарах мэдээ сонссон. Тэгээ хоёр Таиланд ороод ирсэн. Нэг Орос Морс, нэг Таиланд эйжент хоёр хос мос орж шинэ овнор гэж энэ хуучны зараад мараад юу ч болсон бэ бүр гайхаад гэр дотор баахан хүмүүс орж ирээд тэгээ нүү гэсэн. Тэгээ баахан хүмүүс гинт ороод ирсэн. За тэгээ ер нь яриагаар сонсоод ирсэн. Тэр яриан дундаас бол ер нь юу болоод байгаа учир жанцанг бол ойлгосон. Тэгээд ямар ч үсэн нүүх юм шиг байна гэдгээ ойлгоод ачаа барага бэлтцсэн. Тэгээ байр хайж ихэлсэн. Энэ Old Town-ын Delight гэдэг нэг кондо байр олсон. Тэгээд энэ ч хурж ирээд би тэд байраа үдчлээ дайжгүй шүү. Дайжгүй. Тэгээ сая орж ирээд ийшээ юуг нь үзээд пул болон жимийг үзлээ. Пул нь бол манай хуучин байрны нэг хажууд бол маш жижиг юм байна. Тэгээ жим рүү ороод ирсэн сууч. Жим нь бол таалагдлаа. Маш их төхөөрөмжтэй юм байна. Эсвэл баг нэг фитнес клуб шиг. Юу нэж төхөөрөмж байгаа тий. Тэгээ нэлээд том. Энд ч нэг юм одоо юу хэмдэ нэг би халаалт болон сонголт Монголд нэг аэробикийн хэсэгтэй. Тэнгүүтээ ийшээ ороод ирэнгүүт нэг юм хоёр юу байна? Цаана. Тэр цаана хоёр гүйлтийн зам байна. За энэ ч нэг байк байна. За энд бол юу хийж болох юм шиг байна. Мөрний артал болон цээжний алдалт хийж болох юм байна. За энд бас нэг байк байна. Энэ хөлний юу юм шиг байна. Гуйны доторт болон гуйны гадна тал хийж болдог төхөөрөмж байх шиг байна. За энэ хөлний жилт байна. Шууд сууж агаад урагшаа чигээрээ жиих. За тэгээд нэг юм бандан байна. Энд ч нэ сууж агаад одоо мөр зөөр юу л юу хийж болно. Нэг юм хөвтэй юу байна. Хөвтэй бас бенч байна. За гантилууд маань бол нэлээ хуучирсан жижиг юм байна. Хамгийн хүнд нь нэг 16 кг орчим жинтэй юм байна. За энэ бас нэг дасгал байна. Энийг босгож болдсон бол яа гэм бол энэ нөгөө нь хөлний гуйны урдтал болон гуйны артал ингээд аль алийг хийчдэг юм бенч байна. Тэгээ энэ ажилдаг байх гэж найдаа. Тэгээ ямар ч үс энд бол хөлний бараг бүхэл бүтэн нэг сет. Тэгээ 3 дасгал хийж болохоор юмнууд байна. Тэгээд нэмэлтээр юу хийж болох юм. За энэ ч нэг юм жижигхэн балконтой. Гадна тал нь бол нэг том биш. Ингээд хашаа нь бол энэ доор ингээд дуусч байгаа. Тэгээд гадаа манай хуучин байр чинь гадаа нь амар том пүүлтэй, гадаа нь хүүхдтэйгээ ер нь тоглож ярахад амар том тийм талбайтай байсан. Энд бол тийм байхгүй. 3 давхарт нь нэг жижигхэн хэсэгтэй тэнцэнэ хүүхдтэйгээ ирч нэг хальт пүүл рүү оруулаар нь тийшээ нэг жим рүү орж ирнэ. Тэгээ энэ ч нэг юм боол моолтой. Тэгээ энэ нэг юм хитэн гуц моц тэгээд нуруу муруугаа сунгуул янз юм байд юм аа. Ямар ч байсан юу нь бол таалагдчихна. Жим нь бол таалагдчихна. Тэгээд нэгэнд орж ирсэн юм чи энд өнөөдрийнхээ бэлтгэлийг яс хийчихдөө. Тэртээ дэрг одоо ор хорончгоо оож хаягчгоо бэлтгэл хийх газаргүй болцсон. Газ орж ирсэн дээр ашиглаад 30 минут нэг цаг газ бэлтгэл чи манай байр маараа үзээ дээгүүр явж байгаа. За тэр нэг тиймэрхүү сонио ачинтай. Тэгэд ямар ч байсан маргааш ихэд амьдрал сайхан болох байхаа. Орой ихэд ажгүй болчих байх. Тэгэд хэдэн цагт яаж бүх юм зэгцрэх юм байгаа бүү мэд. Ямар ч байсан нөгөө хүмүүс нь орой 8 ихэд байраа суулж өгөөрэй гэсэн. Бид бүх ачаа бараа хумаад бүгдийг багцлаад тавьчихсан байгаа. Одоо тэгээд тэнд очиод угаасаа хамгийн хураацсан болохоор жоохон тухгүй болцсон. Ямар ч байсан бэлтгэлээ чи 17 дахь өдрийнхаа бэлтгэлийг. За ямар ч үсэн гэсэн дэй 17 дахь өдрийнхаа 30 минутын гүйлтийг хийгээд дуусглаа. 32 минут гүйчлээ. 5.3 км гүйсэн байна. За өнөөдөр газ цээж хийчихье. Цээжин дээр нэг 3 дасгал хийчихье. Тэгээд ямар сайхан болчлоо. Энэ гоё гүйлтийн зам байна. Таалагдлаа. Нэлээд шинэ юм байна. Гоё юм. Одоо тэр цээжний алдалт малталтыг ашиглаад 16 кг-ийн антил энтрээр газ шахаад chest
Гоё юм байна. Өнөөдөр чи 17 өдөр бэлтгэл хийдэ. Сая ихтэй дунд нь жоохон хоолны дэглэмжээс барьсангүй. Одооноос жоохон сүүлийнхээ хагас дээр нэг жоохон хоолны жоохон баг зэрэг дэглэмтэй гарна. Эрүүл хоол идээд хань цээж мах жоохон ногоо идээд гурлаа жоохон хасаад удааны грамыг жоохон хасаад тэгээ явчих гэж бодож байна. За өөр тийм цээжний хал төхөөрөмжн дээр хийгээгүй юм байна тест. Тасархаа орж байна. За сүүлийн оролт 49 кг-аар 24 орж байна. Ой, энэ жимдэгтэй таалагдчих. Гоё юм байна өө. Төхөөрөмжн дээр нь ер нь бол юм хийчих. Үүн зүйл ганцхан дамбалтай нүдэд ганцхан бенчтэй нүдэд исэн чи. Энэ олон юм дээр бол жаргачих юм байна л та. За сая воркаут хийчихэд гараад ирлээ. Наранд л суух гол юм нэлээд боролцсон биш үү? Ямар ч гэсэн нөгөө айлын имийг эзэмшлэг гэдэг шиг газ бэлтгэлээ хийгээд авлаа. Пүүлэн нэг хөөрхөн жижиг юм. Би пүүлийг нь хажуу сууж байна. Нэг жоохон байж байгаад тэгээд ямаа баглаад гарандаа. Тэгээд энэ байранд бүтчихвэл оройхон дээр ийшээгээ нүүж ирээд өнөөдөр нэг төвхнөх те нүүдэл суудлаа гэдэг нэг ажил байна. Тэгээд юу болсон талаараа маргаашийнхаа видео дээр дэлгэрэнгүй ярина те. Ямар ч үсэн гэсэн өнөөдрийнхээ юмнуудыг ингээд зохицуулаад дуусгаад те. За тэгээ ямар ч үсэн гэсэн миний 50 өдрийн челленж эхлүүлснээс хойш 17 дахь өдөр байлаа. Тасралтгүй ямар ч үсэн гүйж гэн, тасралтгүй ямар ч үсэн нэг 2-3 тасгалыг нэг бариад сая яг иймэрхүү ачаалттай үед дээр ямар ч үсэн хийгээд байна. Тэгээ таслаагүй явж байгаа видеонуудаа жоохон бөөгнөрүүлж байгаад одоо 2-2-оор нь өдөрт 2-2-оор нь бөөгнөрүүлж байгаа нэг 18 дахь өдрөөс ч юм уу нэг барьж авъя да. Нэг голдролтой орлоо. Одоо нэг энэ нэг асуудлууд дуусаад сая нөгөө хүмүүсээ дөнгөж явуулаад дахиад дараагийн асуудал нь гараад ирсэн. Тэгээ одоо эднийг эцэгчлээд нэг юм жигдэрчүүл дасгал руугаа жоохон анхаарад би хаан дээр нэг жоохон анхаарад 50 хоногийн дараа олигтойхон шиг үр дүн гаргачихъя гэж бас хүсэж байна. Өнөөдрийн миний цээжний өдөртэй хамт байсан. Баярлалаа. Тэгээд удахгүй уулзъя. Peace.